Эдхийн нийтийн хэлийг сурагчдаа эзэмшүүлж байгаа эрхэм багш нарт энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд өөрийнхөө судалж байгаа сэдв, хийж байгаа ажлынхаа хүрээнд ялангуяа гадаад хэлний багш нартаа зориулсан энэ хэсгийг онцолж аваад энэ илтгэлийг хилцүүлэхээр болж байгаамаа. За тэгээд ойдогтуултын аргаар гадаад үг цээждэх нь гэж байна. Тэгэхээр ойдогтуултын арга гэж юу нь яг ямар аргачлал юм бэ? Ерөөсөө энэ бол хоёр тарих идэвхжүүлэх ийм хөтөлбөр байгаа. Үүн дээрээ тулгуурлаад ерөөсөө мэдээллийн олон төрлүүд байдаг. Энэ олон төрлийн мэдээллийг системтэйгээр тогтоож хэрэгтэй үедээ санах, за мөн хурдтай сэтгэх боломжийг олгодог ийм л аргачлал гэсэн үг. Тэгэхээр энийг хэдүүлээ гадаад хэлний үг цээждэхтэр одоо хэрхэн ашиглаж болох юм бэ гэдэг дээр ярилцаад явах нэ. За тэгэхээр хоёр тарих идэвхжүүлэх хөтөлбөр бол маш энгийн зүйлээс эхэлдэг. Тэгэхээр жоохон та бүхнийг идэвхжүүлэх үүднээс цөөн хідэн дасгалыг хамтдаа хийцгээе. Энэ бол одоо та бүхэн хоёр тарихаа удирдах, хоёр гараа тэнцвэрээр хянж чадж гэнэ гэдгийг шалгаж байгаа ийм дасгал шүү. За хамтдаа энэ заяа. Миний гарын хөдөлгөөнийг дураач чинь энэ хөдөлгөөнийг бас дүрс зургаар илэрхийлсэн байгаа учраас та бүхэн манд бас хийх боломжтой. За ихний дасгал. Баруун гараа өргөөд атгахчээ. За зүүн гараа шулуун байдлаар за атгахгүй. За ингэж барих нь. За зөрүүлээд солбно. Зүүн гараа атгалаа. Баруун гараа шулуун. За энийг маш хурдтай гэрээ. Дараа нь энийг жоохон хөндрүүлээд өгье. Алга ташаа шүү. За зүү хийж гэнэ. За энэ ихний дасгал. За хоёр дахь дасгал юу вэ? За баруун гараараа хамраа өрөөд. За зүүн гараа доогуур нь явуулаад чихээ өрөөж. За солби. Зүүн гар хамраа өрөөдөө баруун гар за маш хурдан. За энэ дасгалыг маш сайн хийн шүү. За 3 дахь дасгал. За баруун гарынхаа эрх урууг нуглаад за ингээд сарвчлаад авч. За зүүн гарын эрх уруугаа гоцолгоод атгах чинь. За зүрүүлээд игээ. Ахаар. За ахны. За маш хурдан. Зарим нь юуцээ яваад. Энийг бас хөндрүүлээд алга ташилтай яваарай. За маш хурдан. За хийж чадчихвал сайн байх шүү. Бидний хоёр тарих хоёр гарыг диагналж хариуцдаг тий. За хоёр гараа бүрэн дүүрэн хянч чадж байна гэсэн үг. Хоёр тарихыг өөрөөр хэлбэл бүрэн дүүрэн ашиглаж байна гэсэн үг. За одоо дараагийн дөрөв дэх дасгал. Яг саяныхтай адилхан эрх уруугаа нугалчих, гараа шулуу. За тэгээд нөгөө гарынхаа эрх уруу гоцоолгоод атгачих нь. За энийг яг солбоо тийм. За маш хурдан. За маш хурдан. За алга ташаа. За яаж вэ? За одоо сүүлийн дасгал шүү. За энийг гэртээ яриад бас сайн игээрээ. Хүүхдүүдэд ангийнхандаа бас энийг зааж өгөөрэй. Ийм энгийн дасгалуудаас эхэлдэг байна. Хоёр тарих хөгжүүлэх энэ дасгалууд бол. За сүүлийн дасгал бол яах ёстой вэ гэхээр за баруун гараар ок гэд өрч. За зүүн гарынхаа хоёр уруу гоцоолгоч. Уг нь бид нар хоёр гараа хянж явах ёстой шүү дээ тарих маань тий. Хоёр гараа хянж чадж гэнэ бүрэн дүүрэн. За маш хурдан гэрээ. За тэгээ хөндрүүлээд алга.
За ийм энгийн дасгалуудаас эхэлнэ гэсэн үг. Эн чинь цаашаа гүнзгийр. За юу. Хүндрээд явдаг. Тэгэхээр бүх юмны суурь бол одоо хоёр дарг хөгжүүлж чадсанаар бид нар арай илүү юмыг нэг олон талаас харна, бүтээчээр сэтгэх юм боломжийг бас олгодог юм а гэсэн. За одоо яг гол сорил руу орж ирж байна. Би та бүхэнд нэг игнэндээ 30 цифр бүхий 10 игнэ, нийт 20 игнэ 600 цифрыг тогтоогоод надад дараалал нь авдаггүй хэлэх ийм даалгавар өгч байгаа шүү. За одоо эхнээс нь цээжлэх нь 0 1 0 0 1 1 0 1 0 1 1 гээд яг нь энэ 600-ыг тогтоогоод надад алдаагүй хэлэх ийм даалгавартай. За энийг хийж чадсан тэгээд явж болно гэсэн. За цаг явж эхэлсэн шүү. Цаг яв. Энэ зүү тогтлоо байхгүй санамсаргүй өгсөн энэ тоо байна. За сэнжтэй тэгэхээр. За та бүхний толгойд янз бүрийн бодол эргэлдэж байгаа баг. Эхний хэсэг нь юу гэж бодох вэ? Өө ядаргаа гэж бодож байгаа тий. Энэ барахгүй болж үсэг бүтэхгүй гэж. За хоёр дахь хэсэг нь юу гэж бодож байгаа вэ? За нэг 2 3 хоног суучвал барчих байхаа. За энэний дараа бараг тархи амраах ёстой ч гэж ярьж байгаа. Ер нь тархи ядарна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Бучин л ядарна. 5 км 10 км гүйлээ хөлийн бучин ядарлаа ядарсан мэдрэмж төрж байна. Тархи бучин биш учраас ядрах үндэслэл байхгүй. Тэгэхээр бидний ядарлаа гэж бодож байгаа энэ бодол бол ерөөсөө бидний хувийн зохион байгуулалттай холбоотой зүйл. Амрах цагтаа амрах ёстой, хичээллэх цагтаа хичээллэх ёстой, спортоор хичээллэх цагтаа хичээллэх ёстой байна. За магадгүй одоо энэ тархитлагаа бие физиологи хэрэгтэй хоол хүнс тижээлэг тогтмол авч явах ёстой, биедээ анхаарах ёстой. Энэ болгоныг бид нар анхаарад явж байгаа нөхцөл тархи ядарна гэсэн ойлголт байхгүй байх нэ л гэсэн. За би энэтэй холбоотой нэг түүх яриа. За 3 дахь хэсэг нь юу гэж бодож болох вэ гэхээр энийг бүр магадгүй тэр Монголын оюун ухааны академийн тэр сурагчид тамирчид одоо хийчих байхаа бид нар бол боломжгүй гэж бодож. Тэгэхээр юу вэ гэхээр энэтэй холбоотой нэг түүх ярихад одоогоос олон жилийн өмнө трактор зохион бүтээгдэг байхыг хэдүүлээд тооцоолоо төсөөлөө. Тэр үед газар тариалангийн ажил яах нь вэ? Анжис ашигладаг юм уу? Хүний гар харгаар ингэж хагалдаг байсан. За нэг шөнө би трактор авчирнгуулаа тэр том талбайг бүгдийг нь хагалцсан. За өглөө болохоос өмнө трактор авч явлаа. Өглөө тариачид суглахад би хэлэх нь биш үү? Урчин энэ том талбайг би хагачлаа гэх юм бол тариачид юу гэж бодож болох вэ? Бас янз бүрийн бодол толгойд нэргэлдэн шүү дээ. Магадгүй шөнө одоо маш олон хүмүүс авчирж байгаад энэ том талбайг хагалчлаа. Эсвэл үгд энэ хүн бол ерөөсөө онцгой чадвартай хүн. Яагаад тэгэхээр газар хаглах ийм дэвшилтэд технологийн талаар мэдээлэл байхгүй улсууд ингэж бодох нь аргагүй шүү дээ. Тэгвэл яг үүнтэй адилхан ямар ч их хэмжээний мэдээлэл системтэйгээр тогтоож хэрэгтэй үедээ санахын сүр харслаас суралцаагүй бол магадгүй түрүүний бодлууд эргэлдэх нь аргагүй. Өө энэ боломжгүй. Тэ? Өө энийг чадахгүй. Магадгүй энийг хийхэд бол надад нэлээд хэдэн хоног шаардлагатай гэдэг юм. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр тэгвэл мэдээлэл системтэй тогтоох ийм олон төрлийн сонирхолтой аргачлалууд байдаг юм аа. Эдгээр аргачлал хүний тархи хэрхэн ажилтдаг энд шууд 100% тохирдог гэдгээр онцлог шүү. 100% тохирдог гэдгээр. Тэр энд хүссүүсээгүй бид нар суралцах ёстой. За яг гоо бидэрт тэгвэл ой санамжтай холбоотой ийм бэрхшээлүүд тохиолдог. Яагаад ой санамжийн талаар тэгвэл би энэ дээр яриад эхлэх вэ гэхээр оюун ухааны суурийг бол ерөөсөө ой санамжлал гэж үзнэ. Ой санамж ажиллахгүй бол бид нар юу ч хийж бүтээх боломж байхгүй. Эндээс энэ танхимаас гараад гэртээ харьяа гэж бодоход ой санамж ажиллахгүй бол гэрээ олохгүй шүү дээ. А гэхдээ ой санамжтай холбоотой тэгвэл бэрхшээл амьдрал маш ихээр тохиолж идэг. Барьжсэн түлхүүрээ хаана өргөснөө мэдхээ байгаа тайдаг. Толгой дээр шилээ тавьчаад хайжсэн тохиолдол хүнд байж л үүдэг. Нэг өрөөнд баг яах гэж орж ирснөө марчих тохиолдол байдаг тий. За энэ тэгвэл цааш нь гүнзгийр шүү дээ. Цаашаа гүнзгийрээд явна. Магадгүй одоо уншсан номынхоо сэдвийг агуулгыг хэсэг хугацааны дараа марчих тохиолдол байна. За ялангуяа одоо энд багш нараас би бас нэг асууя. Үгсийн жагсаалт гадаад хэлний багш нар байгаа. Магадгүй анх хэл сурж явах үедээ үгсийн жагсаалтыг урт цаасан дээр биччихээд бид нар өрөөнийхөө хаашаагүй наагаал явчихсан. Би ч бас яг тэгдэл байсан. Ингэж нааж урт жагсаалтыг гэрийнхээ хаашаагүй өрөөнд нааж одоо тогтоож исэн багш нар байна уу? Ер нь байгаа тий. За тэгэхээр би та бүхэнд бас яг энэ бол бидний хувьд тогтоосон гэж боддог ингэж урт жагсаалтаар тогтоосон гэж боддог хэд хоногийн дараа текстээс нөгөө гараад ирэхээр санахгүй байх тохиолдол байдаг. Дахин толь бичиг барих шаардлага хэрэгцээ гардаг тий. Тэгвэл энэ байдлаас бид нар гарах ёстой болж таарад байна л да. Тэгвэл хүссэн үсээгүй энэ төрлийн аргачлалуудад бид нар суралцах ёстой болж байгаа. За энэ дээр нэг хөгжилтэй хоёр жишээ байна шүү дээ. Нэг жишээ байна. Хоёр эмээ хоорондоо ярьж байна. Нэг нь яаж my memory is so bad. Миний ой тогтолт үнэн мө гэсэн нөгөө эмээ how bad is it? Хэр муу юм гэсэн нөгөө эмээ буцаж асуухдаа how
How bad is what те? Юу муу гэж гээд нөгөө хэлсэн үйлбэрээ марцсан. Тэгэхээр бид нар ч яг ийм биш. Гэхдээ энэ бол хөгжилтэй юм хошин жишээ өгж яхаар би авцсан. За тэгвэл яг нөгөө энэ дундаж гэж бас нэрлэгдээд байдаг. Энэ ой тогтоолтын ялангуяа энэ сургалтууд хамрагдж байгаа нөхцөл бас нэг томьёосон байна да. Дундаж хүн гэж ямар хүнийг хэлэх үү гэхээр төрөлхийн ой тогтоол сайн биш бол. Эсвэл энэ ой тогтоол хөгжүүлэх аргачлал суралцааг бол дундаж хүн гэж нэрлэж байна. Дундаж хүн яаж юм гэхээр нэг ч хугацаанд хоорондоо холбоогүй долоо дээр нэмэх хас хоёр мэдээллийг тогтоох боломжтой гэж. Тэгэхээр магадгүй би та бүхэнд хоорондоо хамааралгүй 20 үг хэлэл дуусахад буцаагаа санах хэд дээдл нь долоо дээр нэмэх хоёр гэхээр 9 үг санах боломж гарч ирээд байна. Хэрвээ дундаж ангилд багтаж байгаа. Тэгэхээр энийг та бүхэн бас гэртээ очиод туршиж үзэж болох нь байна. Хүүхдүүдээрээ бас туршиж үзэж болох нь байна гэсэн үг. 9-оос дээш гарч ивэл сайн байна гэсэн. Гэхдээ энэ бол харамсалтай байна. 20-ыг хэлээд дуусахад уул нь 20-ын санаж явах хэрэгтэй. 200 хэлээд дууссан ч гэсэн ухамсартайгаар энийг тогтоогод бас санаж л байх хэрэгтэй. Тэгэхээр авсан мэдээлэл энэ дундаж хүмүүсийн хувьд болохоор бас нэг юм судалгаа гараад ирсэн байна. Авсан мэдээллийн 80 орчим хувь нь 24 цагийн дараа мартагддаг гэсэн судалгаа байна. Магадгүй одоо дундаж англиар тэрвээ багтчих бол та миний ярьсан зүйлсийн маргааш 80 орчим хувийг мартах магадлал өндөр байх нь шүү. Гэхдээ бид нар ямар төрлийн мэдээллийг цаг хугацаанаас үл хамааран хэдий ч гэсэн санаж болдгоо. Ерөөсөө анхаарлыг чинь татцсан, сонирхлыг чинь төрүүлсэн мэдээллийг бол ерөөсөө мартдаг. Тэгэхээр магадгүй цаашдаа ярих зүйлс та хэдийн анхаарлыг илүү сайн татах болов уу гэж бодож байна. За тэгвэл ой тогтоол хөгжүүлэх үндсэн алхмууд юу вэ гэхээр ерөөсөө энэ тархиа ойлгочих. За мнемотехник буюу энэ ой тогтоол хөгжүүлэх аргачлалтаа суралцчих. Энийг өдөр тутмынхаа ажил амьдралд ашиглаж ингэснээр үр дүн гарна гэж. Тэгэхээр энэ дээр би бас яг мнемотехник дотор энэ гадаад хэлний үг цэжлэх аргачлалын талаар арай дэлгэрэнгүй тайлбарлаад явна. За тархин дээр би нэг тодорхой хэдэн зүйлийг хэлье. Яг анатомийн талаас ярих юм бол та бүхнийг яг анатомийн талаас ярьж залхаахгүй гэсэн. Өөрөөр хэлбэл яг хувьслын үе шатаар нь тархийг үндсэндээ 3 хэсэг хуваасан 3 тархины талаарх нэг юм онол байж байгаа. За тэгэхээр тархины суур хэсэг буюу доод тархи гэж байгаад байгаа юм да. Хувьслын үе шатаар нь ярьж байгаа шүү. За энэ бол ерөөсөө яг нөө хэвлэр явагч амьтад бас энэ хөгжсөн байдаг. Үндсэндээ юу хариуцж чинь гэхээр тэр амьсгал, тэр рефлекс, дайрах уу, зогсох уу, зүгтах уу гэдгийг үндсэндээ хариуцсан явж байна. За тэгвэл яг хөгтөн амьтан буюу сүүн тэжээлтэй амьтад төстөө тархи бидэрт байдаг. Энэ бол дунд тархи. Яг одоо орчин үеийн энэ хэлгээр нь нэрлэхэд бол лимбик систем тий. Завсрын тархи гэж нэрлэдэг. Мөн энийг одоо сэтгэл хөдлөлийн тархи гэж нэрлэдэг. За тэгвэл энэ дунд тархин дээр ой санамжтай холбоотой тархины маш чухал хэсэг байрлаж байдаг. За энэ юу гэхээр хиппокампус буюу гиппокамп гэж бид нэрссэн энэ зүйл байна. Энэ бол үндсэндээ ой санамжийг хариуцдаг, ой тогтоолтыг чинь хариуцдаг гэсэн. Энэ ажиллах юм бол мэдээллийг хадгалдаг. Энэ ажиллах бол мэдээлэл хадгалахгүй байх нь шүү дээ. Өөрөөр хэлбэл урт хугацааны санах өрөө мэдээлэл оруулах ийм шүүлтүүр гэсэн үг байхгүй. Энэ ямар үед ажиллах вэ гэдгийг би дараагийн слайднээр дэлгэрэнгүй тайлбарлая. За тэгвэл нийт 3 тархины 3-2 гэж хэлж байгаа их тархи гэж байгаа. Бор гадар кортексээр хүрээлэгдсэн. Энэ их тархи маань бол сэтгэгч тархи, хоёр хагас бөмбөлөгтэй те зүүн болон баруун гэсэн энэ хоёр хагас бөмбөлөг маань тусдаа үйл ажиллагааг хариуцдаг хоорондоо уялдаа холбоотой тархи. За бидний хувьд зайлшгүй мэдэх шаардлагатай хэсэг бол энэ дунд тархин дэрэг хиппокампус болон их тархины тэр хоёр хагас бөмбөгийн ялгаатай үйл ажиллагаанууд байгаа шүү. За тэгвэл энэ хиппокампусыг юу гэж нэрлэсэн бэ гэхээр юутай зүүрлсэн гэхээр ерөөсөө энэ бол урт хугацааны энэ санах хойг хариуцдаг энэ хэсэг буюу одоо далаа мөрөг гэсэн утгатай юм грек үг байна. За энэ ямар үед ажилтдаг вэ гэхээр ерөөсөө сэтгэл хөдлөл бий болсон үед ажилтдаг. Сэтгэл хөдлөл бий болсон үед. Та бүхнийг ууралсан үед, баярлсан үед, инээсэн үед, хөөрсөн үед, тэ өнөглсөн үед энэ хиппокампус ажиллаж байна. Би та хэдээс нэг асуулт асууя. Одоогоос 13 хоногийн өмнөх орой хоолн дээр юу ийдсэн бэ? За 13 хоногийн өмнө юу ийдсэн? 19 хоногийн өмнөх орой хоолн дээр юу ийдсэн? За дахиад нэг асуулт. Өөр тохиолжсэн баярт үйл явдлуудаас бод. Маш олон баярт үйл явдал байгаа. Энэ дундаас аль нэгийг сонгож аваад магадгүй олон жилийн өмнө байж болно. Аль нэгийг сонгож аваад дэлгэрэнгүй санахад оролдоод үз. Төрсөн өдөр юм уу? Эсвэл хурим найр юм уу? Ямар нэгэн ойр дотны чүүний тэмдэглэлт тийм үйл явдал болж ирсэн бол тэр хэсгийг нэг дэлгэрэнгүй санахад оролдоод үз. За яаж ин санаж эхэлж гинөө. Төрсөн өдөр байсан бол одоо хаана тэмдэглэж ирсэн, ямар хувцастай байсан, хин ирж ирсэн, ямар бэлэг өгж ирсэн. Яг төгсгөл рүүгээ санахаа өчөөд ойлгоно тий. Санаж байгаа үстэй гэхдээ дэлгэрэнгүй санаж байгаа. За тэгэхээр яагаад бид нар 10 гаруй хоногийн өмнөх үйл явдлыг санахгүй ирнэ? Хаа байсан жилийн өмнөх 2 жил, 3 жил, 5 жилийн өмнөх үйл явдлыг тод санаад байна. Энэ үйл явдал бол өөрөө ч онцгой үйл явдал.
сэтгэлийг чи хөдөлгөж чадсан. Өөрөө ч баяр түүл явдал байхгүй. Өөрөөр хэлбэл энэ хиппокампус буюу гиппокампыг ажилуулсан. Харин 13 хоногийн өмнөх үйл явдал бол жирийн үйл явдал, энгийн зүйл. Энгийн зүйл мартагдаг, энгийн бус зүйлийг та бүхэнд үл санах боломжтой гэсэн. Тэгэхээр тэр олон жилийн өмнөх үйл явдал бол баяр түүл явдал байсан учраас яг нь хиппокампус ажиллаа, энэ дурсамжийг тарих хадгалаа. Харин хаана хадгалах вэ? Их гадар энэ тархины бор гадар кортекс дээр хадгалж байгаа. За тэгвэл одоо нэг юм зүйл байна. Яг энийг зүгээр харьцуулж хэлэхэд бол ерөөсөө энэ канонор бол каноны товчно гэсэн үг байна. Каноны товчийг дарахад цаас канондаг. Тэ яг үүнтэй адилхан тэгвэл хиппокампус дунд тархин дээр хин хиппокамп ажиллаа, мэдээлэл их тархин дээр хадгалж байгаа. За тэгвэл энэ хиппокампыг яаж ажилуулах ёстой вэ гэхээр за энэ дараагийн слайдыг явуулж. Одоо энэ дээр их тархины хоёр хагас бөмбөгийн оролцоо маш чухал хэрэгтэй болж байна гэсэн. За сая магадгүй би та бүхэнд энэ 600 цифрыг тогтоо гэж хэлсэн. Энэ үед бол ерөөсөө зүүн тархил идэвчж байгаа байхгүй. Зүүн тархи үндсэндээ юу хариуцж байгаа? Бидний энэ хэл яриа. Магадгүй зүүн тархинтай гэмтэл авснаар ярих чадвараа алдна гэдэг ч юм. Хэл яриа, тэр ангилал, тоотоо хийх үйлдэлүүд, шалтгаан үр дагаврын холбоо, шинжилгээ төлөвлөгөө үндсэндээ лог сэтгэлгээг хариуцсан явц. Баруун тархи юу хариуцж чинь гэсэн? Төсөөлөл, дүрслэл, иж бүрэн зураглал хийх, орон зайн баримжаа гаргах, өнгө ялгах, хөгжмийн хэмнэл, альва зүйлийг бүхлээр нь хардаг юм бүтээч тархи байна л да. Түрүүнээс ойрлын үед яаж вэ? Зөвхөн цээжлэх процесс зүүн тархид оролцож байгаа. Тэр үг, тоо, ангилал, дараалал зүүн тархиараа бид нар мэдээлэл тогтоох гэж оролдоод байна. Цээжлэх процесс баруун тархины оролцоо ерөөсөө орж ирэхгүй шүү дээ. Энэ онцлогуд орж ирэхгүй. Тэгэхээр бид нар юу хийх ёстой вэ гэхээр альва мэдээллийг тогтоохдоо тэгвэл энэ хоёр тархийг тэнцвэртэйгээр ашиглах ёстой юм аа. 1981 оны хүртэл бид нар хоёр тархи тус тусдаа үйл ажиллагааг хариуцдаг хоорондоо уялдаа холбоотой ажилладаг тархи гэж мэддэг байсан. Хамтдаа нэг зүйлийг л хариуцна. Миний баруун гар энэ микрофон барьж болж ивэл зүүн гар ч гэсэн барьж болж байгаас яг үүнтэй адилхан тэгвэл баруун тархины хийж байгаа үйлдэлийг зүүн тархи хийнэ л гэж үздэг гэсэн. Тийм биш гэдгийг 1981 онд Рожер Спери гэдэг хүн одоо neuroscience буюу тархи судлалын шинжилгээ ухаанд энэ том нээлттэй хийж батлан харуулж чадсанараа яах нь вэ? Ялангуяа суралцгуй суралц гэсэн энэ нэр томьёоны цаана маш том нээлтийг хийцэн байна. Энэ бол одоо бидний хувьд асар чухал нээлт болсон гэсэн үг. Ялангуяа одоо Монголын оюун ухааны академийн тамирчдын хувьд бол зөвхөн энэ нээлтэн дээр багш ажилтнуудын судалгааны багийнхны хувьд бол зөвхөн энэ нээлтэн дээр тулгуурж хүн ойлгоход энэ хүн сэдвүүдийг ялангуяа сурагчид ойлгоход хүн сэдвүүдийг энэ дээр тулгуурж дандаа хэлбэрчилдэг гэсэн. За тэгэхээр одоо тэгвэл цээжлэх процесст энэ баруун тархины онцлогийг л оруулж ирэх хэрэгтэй болчихж байгаа. Энэ хоёр тархи хамтдаа байснараа бид нар илүү бүтээмжтэй. За харъя цааш нь. Нөөц бол хязгааргүй. Ой тогтоолтын тэгвэл энэ ой тогтоолт хөгжүүлэх аргачлалын шин зүйл үхээр биш. Бүр эртний грек ром үүсэлтэй. Тэгэхээр ялангуяа 2000 он гараад энэ арга техник илүү боловсронгуй болсон. Тэр би өнөөдөр энэ олон аргачлалууд дундаасаа гадаад хэлний үг цээжлэхдээ ямар байдлаар ашиглах ёстой юм бэ гэдгээ тайлбарлав. Тэгвэл их хэмжээний мэдээллийг тогтоохын тулд тэгвэл ямар үндсэн энэ зарчмаа баримтлах ёстой энэ аргачлалын хувьд. Ерөөсөө энэ бол ерөөсөө амин сүнс нь байх нь шүү. Бүх аргачлал төр эдгээр зарчмуудыг баримтлана гэсэн. Гол зарчим нь бол ерөөсөө төсөөл. Хүнээс санах хувьд зургаар ажиллана. Өнөөдрийг хүрт санаж байгаа мэдээллүүдийн дийлэнх хүн харах хэрэгтэн болох нүдээр авсан мэдээлэл. Хүн сонсноос илүүтэйгээр, амтснаас илүүтэйгээр, үнэрснээс илүүтэйгээр, хүрцснээс илүүтэйгээр харсан зүйлээ илүү сайн сандгаа гэсэн. Тэгэхээр бид нар альва мэдээллийг тогтоохдоо дотроо дүрсэж харах ёстой болж байна гэсэн. Хоёрт энэ төсөөлөл ямар байх ёстой гэхээр ерөөсөд юр бусын онцгой байна. Өөрөөр хэлбэл төсөөлөлд ороод ирэхэд баруун тархи оролцож эхэлж гэнэ мэдээлэл хүлээж авах. Оролцоод ихэхээр нөгөө хошин мэдрэмжийг бий болгож ихэхээр хиппокампус маань ажиллана дуун тархины. Ингэснээрээ мэдээлэл их тархин дээрээ хадгалж эхэлнэ. Нөгөө эсүүд дээр чи хадгалж эхэлнэ гэсэн. Тэгэхээр энэ хоёр зарчмыг хэдүүлээ маш сайн баримтлах ёстой. Одоо нэг жишээ ярил л да. Морь дахи хоёр зэрэгцээ явж гэнэ гэдэг төсөөлөл. Энэ бол энгийн төсөөлөл тийм. За хоёр дахь төсөөлөл. Морин дээр дахиад суудсан явж гэнэ гэдэг төсөөлөл. Энэ бас нэг хөгжилтэй хэлбэрлэг орж байна. Гэхдээ мартах магадлалтай. Амьдрал дээр бас боддоор байх боломжтой. Яагаад цирк морин дээр нэг дахиад дээр нь тавьчаад энэ хоёрыг явуулж болохгүй гэж. За тэгвэл энэ ой тогтоолтын супер төсөөлөл юу байх хэвээр? Хоёр тархи хийдэгчүүлсэн хиппокампусыг ажилуулсан төсөөлөл жижигхэн дахиан дээр морь дөрөв хөлөө суудсан. Нөгөөх нь дааж ят ниссэн хоорондоо ярилцаад буухгүй гэдээ ярилцаад явж байгаагаар төсөөл. Ийм зүйл амьдрал дээр байх уу? Байхгүй тий. Төсөөллөөр бол байх боломжтой. Төсөөллөөр юу гэж байлгаж болно гэсэн. Тархины нэг гайхалтай чадвар. Хийсвэр зүйлийг бодис зүйлээс ялгадаг. Энэ эндэр дээр байгаа тэр савтаа усыг 30 секунд харчаад дараа нь энэ савтаа усыг аваад эндэр дээр тэр савтаа ус байгаагаар дахиж төсөөлөхөд
тархинаас ижил долгио өгж байгааг чинь баталсан байна. Энийг зөвхөн практик хэрэглэн дээр хэдүүлээ. Хэдүүлээ аимшигын кино үзэхээр айдаг. Өрөвдөлтөө кино үзэхээр уйлдаг. Энэ амьдрал дээр бодит биш. Энэ зохиолоо жүжигчтэй гэдгийг мэдсэн хэрнээр сэтгэл хөдлөө гаргаад уйлаад айгаад ингэ явчихдаг. Баярлаад явчихдаг. Дараа нь 2 жилийн дараа киноны тэр хэсгийг үзээд бид нар санддаг шүү дээ. Оо одоо ингэдэг тэгдэг. Үйл явдлыг шууд бүгдийг яриад эхэлдэг. Энэ бол бодит зүйл биш шүү дээ. Яагаад? Тэгвэл бодит юм шиг тарих хүлээж авч иргэн санс. Өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөл бий болсон. Яг үүнтэй адилхан тэгвэл ямар ч төрлийн мэдээллийг тогтоохдоо бид нар энэ сэтгэл хөдлөлийг бий болгоо. Дотроо бодитоор харах ёстой. Тэгвэл энэ дээр хоёр төрлийн мэдээлэл. Нэг хэсэг мэдээлэл чинь төсөөлөх боломжтой мэдээллүүд байхгүй. Одоо юу гэдэг энэ дэр сандал, ширээ, хан, тааз бүгдийг төсөөлж болж штэ. Муур, нохой. Тэгвэл нөгөө хэсэг мэдээлэл чинь төсөөлөх боломжгүй хийсвэр мэдээлэл байна. За, одоо яг бидний хувьд үг цээжлэх, гадаад хэлний үг цээжлэх хэцүү байгаа штэ. Өөрөөр хэлбэл гадаад хэлний үг. Яагаад хэцүү? Гадаад хэлний үг цээжлэх. Энэ бол ямар бөө одоо бидний мэдгүй авиа зүүн нэгдэл байгаа шүү дээ. Яг юу гэдэг нь тодорхой болсон. Эсвэл сая энэ дэлгэсэн дээр харуулсан тэр 600 тоо. Яг юуг нь харж төсөөлөх юм. Янз бүрийн томьёо код байж болж байна. Тэгэхээр яг ч төвхөр тэгвэл бид нар ямар ч хийсвэр мэдээллийг энэ төсөөлөх хэлбэр рүү шилжүүлж болдог байна. Тэгэхээр та бүхэн яаж юм нэхэр тэр 600 тоог төсөөлөх хэлбэр рүү шилжүүлээ шууд инээх ёстой байхгүй. Хиппокампус ажиллах юм. Гэхдээ утга учиргүй тоо хараад инээвүүлж явах асуудалтай байна. Тэ? Гэхдээ бид нар арга аргастай ойлгочих юм бол 600 тоо байдаг. Тэр 600 тоог та бүхэн энэ аргастай ойлгоод авчихад 2-3 минутын дотор тогтоогод нэг ч алдаагүй санах боломжтой. Би энэ дээр ганцхан жишээ хэлэхэд за манай ихэр хоёр тамирчны талаар магадгүй зарим сонссон баг. Мөнх шүр, инх шүр гэдэг. Дэлхийн авраг. За Бээжингийн их сургуульд одоо өргөдөө сурж байгаа. За мөнх шүрийн хувьд болохоор 30 минутанд 6270 тоог гүйлгэж хараад нэг ч алдаагүй санаж байгаа. Нэг игнэн дээр дөрөн бол маш хатуу байдаг л да. Нэг игнээ 40 тоо байгаа. 40-ийн зөв санах юм бол 40 он аавна. Нэг л цифр алдах юм бол 70 оноо буюу 20 он аавна. Хоёр болон түүнээс дэш алдахад 0 оноо. 0. Ерөөсөө оноо авахгүй гэсэн. Тэгэхээр ерөөс таах ирэхгүй байхгүй. Бүх зүйлийг яг байгаагаар нь тогтоох хэрэгтэй. Тэгвэл энэ механик цээжлэх гэхээр үгүй. Бидний тарих ажиллахгүйгээр сэтгүүгээр цээжлэх цээжл биш байх нь шүү дээ. Зүгээр тангад ном шиг нүдэ ханаад олон дахин давтаж тогтоодог биш. Өөрөөр хэлбэл тэгвэл энэ төсөөлөг гаргаж ирэхийн тулд асар хурдаа сэтгэх ёстой болж байгаа. Тэр 6000 тоо гүйлгэж харахын тулд механикаар бид нар 20-с дэш явахгүй байна шүү дээ. Дундаж 7 дээр нэмэх ас 2 мэдээлэл гэдэг шүү дээ. Цаашаа дэш явах ямар ч боломж байхгүй, үндэслэл байна. Тэгвэл энийг систем дээр тогтоохын тулд хоёр тарих идэвчүүд төсөөлөг оролцоод ингэж чадсанаар бид нар мэдээлэл ямар ч их хэмжээний мэдээллийг тогтоож эргэж санах боломж байна. Сая тэр бас нэг рекорд нь гарч ирж байгаа юм л да. 4 минутанд 80-аас 100 ханс тогтоосон. Яг баганд өгөгдсөн үгс гэсэн энэ төрөл дээр. 4 минутанд 80-аас 100 ханс. Ингэж хятадын цомын авраг дээр төрүүлж хятад хэлээр өрсөлдөд. Тэр ийм өөрсдөө энэ сурах арга барилыг олдсон, өөрсдөө хөгжүүлж байгаа хүмүүс тэр маш гайхалтай юм жишээнүүдийг бол дурдвал энэ дуусахгүй маш олон зүйл байна. Тэр бидэрт бүх хүнд боломж байгаа маа. За тэгвэл одоо хэл рүүгээ хэдүүлээ ороод харъя. За өдөрт хэд үг цээлж байна вэ гэж. За энэ дэр нэг зүйл байгаа. Би нэг ойлголтын зүрхийг арилгах гэдэг. Бидрийг одоо жишээ нь яг үг цээжлэх сургалт явуулаа гэнгүүт үг цээжилснээр хэл сурна гэж байхгүй гэж. Энтэй бид нар 100% санал нэг. Угаасаа үг цээжилчихэд хэлийг сурчлаа гэж хизээч ярихгүй шүү дээ. Хэл сурна гэдэг чинь маш их нөр их одоо хичээл зүтгэл хөдөлмөр байдаг. Бид нар ойлгохгүйсэн ч гэсэн тухайн хэл дээр ном уншиж л байх хэрэгтэй. Нүдэлж явах хэрэгтэй. Ойлгохгүйсэн ч гэсэн сонсч л байх хэрэгтэй. Чихээ онгойлгох хэрэгтэй. Дүрмээ давтах хэрэгтэй. Үгээ тогтоох хэрэгтэй. Практик хэрэглэн дээр те энийгээ бас дасгал хийж явах хэрэгтэй. Эн чинь бүр бүхэл бүтэн юм том цогц үйл ажиллагаа байхгүй. Хэл сурна гэдэг чинь та бүхэн бүгд мэдж байгаа. Яаж зов сурсныг ч мэдж байгаа. Маш хэцүү хэл сурна гэдэг бол. Гэхдээ тэгвэл энэ цогц үйл ажиллагаан дээр бидэрт ирдэг том бас нэг асуудал юу байсан гэхээр саналуд юу байсан гэхээр үг цээжлэн гэдэг бол яалчгүй бэрхшээл байна. Одоо бид нар бас энэ Монголын оюун ухааны академийн Фаро сургалтын төвтэй хамтраад энэ үг цээжлүүлэхийн хөтөлбөрийг орсон. Бидэрт бас тавьсан санал юу байсан гэхээр ер нь энэ шат чатны сургалт явуулахад зайлшгүй энэ хэдэн үгсийг бол мэдхээс өөр аргагүй байна. Эдгээрийг бол тогтоохоос өөр аргагүй. Эдрийг тогтоож иж дараагийн хичээлүүд бас илүү хялбар болох боломж байна. Энэ дээр хамтран ажиллаач гэсэн. Бид нар хамтарч ажилласан. Одоо энэ хөтөлбөр маш гайхалтай явж байгаа. Ер нь бол Монголд Улаанбаатар хотод бас хамгийн одоо үр дүнтэй явж байгаа сургалтын нэг болов гэж боддог. Яагаад гэвэл 2 өдрийн дотор тэр 600 үйл үгийг тогтоочоод 2 дахь өдрийн төгсгөлд
санамсаргүй байдлаар 250 үгээр сорил авахд бүгдийг нь алдаагүй биччихэд гарч байгаа 50 гарсан хичээг хараад би бахархаж байгаа. Бид нэр бахархаж байгаа. Чи бүгд л орж ирээд байна л гэж байгаа. Энэ үгнүүд. Тэгвэл энэ дээрээ сурлаад одоо хэрэглээ тал руугаа анхаарах хэрэгтэй. Үнэхээр л энийг тогтоож чадсан бол өшөө боломж байгааг мэдэрч харсан бол тэгвэл үг тогтооно гэдэг чинь хөмсгөө зангидаад яраагаа суугаад байдаг зүйл бол биш байх нэ л гэдэг. Стресстэй суугаад байдаг зүйл. Кайфтай тарих яаж яж чинь энэ тохирох энэ ой тогтоолтын аргаар ашиглаж байгаа. За тэгвэл маш олон цэжлэх арга барилуд байгаа. Энэ дэр зүгээр цөө хэдийн л дурдсан. Ой тогтоолтын аргыг би яагаад та хэдийг туршиж үзье гэж зөвлөж байгаа юм бэ гэхээр анх Питер Франк гэдэг мастер лингвист ийм хүн байгаа юм л да. Энэ Reader's Digest гэдэг энэ сэтгүүл дээр энэ нийтлэг бол оруулсан байгаа. Энэ үеэс одоо хүмүүсийн анхаарлыг бол татаж ирсэн. Ялангуяа 2000 он гараад бол энэ арга техникүүд бол өндөр хөгжилтэй орнууд, хөгжингөө орнууд дээр бол бусад төрлийн хэлүүдийг сурахад маш ихээр ашиглагдаж байгаа. Энэ чиглийн таад хичээлүүдийг бас онлайнаар ч гэсэн үзэж сонирхох юм боломж бол байдаг гэсэн үг. За тэгэхээр одоо хэлж байна үгсийн сан нэмэх гайхамшигт арга гэсэн юм нийтлэл явж байгаа. За би дахиад энийг дараа нь базаад хэлнэ. Роберт Стернберг гэдэг Америкийн маш алдартай юм сэтгэл зүйч байгаа шүү дээ. Шинэ үг цээжлэх зураглан төсөөлөх буюу ой тогтоолтын арга нь ялангуяа үгсийг сэлбэжлэн хөгжилтэйгээр цээжилж байгаа нь маш үр дүнтэй. Миний хийж чадах зүйлүүд одоо байгаа аргуудаас хамгийн шилдэг гэж. Хүн сонирхлоо төрүүлсэн зүйлээ илүү сайн санана гэж. Тэгвэл үг цээжлэхэд бид нар хөмсгөө зангидаж суух биш, сонирхлоо төрүүлж инээж аз жаргалтайгаар сурах шүү дээ. Аз жаргалтайгаар суралцсан зүйл мартагддаггүй гэж ярьдаг, тийм ээ? За тэгвэл дараагийн үг гадаад үг цээжлэх яагаад хэцүү байдгүй гэхээр түрүү хэлсэн. Бид нар энийг харж чадахгүй байгаа учраас зүгээр сонсоод өнгөрч байгаа учраас тухайн үгийг эргэн санахад хүндрэл гараад ирж байна. Бид нар тэгвэл энэ гадаад үгийг харах ёстой байхгүй. За тэгвэл энийг харахын тулд яах ёстой? Ерөөсөө дуудлага төстэй үгээр л илэрхийлэх гэж. Зарим улсууд яг ижил үг хайгаад байдаг. Зарим үгэн дээр ижил үг олдноо. Гэхдээ бүх үгэн дээр ижил үг олдохгүй шүү дээ. Төстэй үгийг бол бид нар бүрэн гаргаж ирэх боломж байна. Би бас хэлдэг. Ямар ч хэлний, ямар ч гадаад үгэн дээр 100% дуудлага төстэй үг олдноо. Дуудлага төстэй. Эргэн санахад тэр ялгаатай хэсэг байх юм бол дуудлага төстэй гэдэг үг сонгоцсон байна шүү дээ. Ялгаатай хэсгийг бол тарих гүйцээ гэдэг. Энэ дэр бол санаа зовх зүйл бол ерөөсөө байна. Зарим нь бодож байгаа. Бичиглийн хувьд дуудлага төстэй байдлаар тогтоочлоо. Бичиглийн хувьд алдаа гарах уу гэж. Хэл сурна гэдэг бол цогц үйл ажиллагаа гэжсэн. Та дүрмээ давт тэр унш, сонс энэ бүх зүйлийг хийж байгаа нөхцөл бичиглийн хувьд нэг үсэгч алдахгүйгээр эргээд үгээ бичих боломжтой байдаг гэсэн. Энэ бол нэг хэсэг нь үг цээжлэн гэдэг бол хэл сурахын нэг хэсэг. За тэгэхээр энэ дээр хэлж байна. Утга бүхий үг тухайн үгтэй дуудлага нь тухайн үгтэй заавал адилхан байх биш төстэй байхад л хангалттай. Энэ дуудлага төстэй үгийг гаргаж ирэхэд маш олон бас техникүүд байдаг, дүрмүүд байдаг. Энэ дээр бол тайлбарлалууд цаг хугацаа бас нэлээд авна. За тэгэхээр хэлж байна төстэй байхад л хангалттай. Ялгаатай хэсгийг бол тарих гүйцэнэ. За одоо хэдүүлээ нэг хэдэн үгэн дээр ярилцаж үзье те. За яг энэ бол та хэдийн мэддэг үг байгаа. Цаашдаа зүгээр эндээс санаа аваа та бүхэн маань хүүхдүүдээ сурагчтай бас энэ байдлаар ажилуулах боломж байгаа гэсэн үг. За bold гэсэн үг нэ те. За энэ бол халдсан гэсэн үг. Бид нар нүдэ ханаад bold халдсан гэдээ суугаад байх биш байх нэ шүү дээ. Энэ гадаад үгийг бид нар харах ёстой байхгүй. Bold. Юу гэж болох вэ? Bold гэж болно шүү дээ. Дуучин болдог бол одоо та бүхэн бүгд санана шүү дээ. Bold дээрээс bold гэсэн үгээ бид нар бол бүрэн санах боломж байгаа. Гадаад үгээ харсан. Одоо утгана гэдээ харцсан. Энэ хоёрыг холбосон саяныхаа зарчмыг баримтлаад гоё төсөөлж оюун санаандаа дүрсэж харах ёстой. Гоё сэтгэл хөдлөлийг бий болгох. Гоё инээмсэг. За тэгвэл харъя. Болд хадсан холбосон төсөөл. Болдын тоглолтын дээр бөөнөрөө сууж ийн гэл төсөөлөе л доо дэмжээл те. Дуучин болд гэл дэмжил. Гинт үсэн туг тугаараа халзарч унж байгаа төсөөлөг л харчих. Ийм зүйл амьдрал дээр байх уу? Бид нар бүр шоконд орсон. Юу юм болд дуучин бол сүулдэ халдсан болд гэж дэмжиж байгаагаар бид нар төсөөлөг. За яг болдын манд чихэнд хангиж байгаа. Тэр энэ бол яачгүй жишээн дээр ингээд ороод явцсан. Тэр бидний тарих ой санамж бол зургаар ажиллаж байгаа учраас энэ зургийг хизээч мартдаггүй гэсэн санаа. Бол хаалцсан. Зургаараа л ороод. За дараагийнх нь. Clemency өршөөл, инрэх, уучлах гэсэн утгатай тий. За тэгвэл дуудлага төстэй үг юу гэж болох вэ? Clemency. Яг нэг дуудлага ижил үг хайх гээд оролдоод байх ёсгүй байна шүү дээ. Колом гэж суугаад иж болохгүй байна шүү дээ. Clemency. Төстэй үг юу гэж болох? Clemency. Халимүнси байж болно шүү дээ. Халимүнси, Clemency. Төстэй үгийг л гаргаж ирэх гэсэн. За халимүнси өршөөл уучлах энэрх төсөөлөг арай. За нэг халим тижээдэг гэж төсөөлөе л дээ хэдүүл.
Нөгөөх нь ус руу аваа шидсэн. Би одоо нүүр өгөхгүй те. Тэгсэн нөгөөх чи одоо өршөөл уучлалт инэрл ирэхдээ ингэж үнсдэг юм байна. Би одоо үнсүүлэхгүй нөгөө тийшээ хараа суудсан. За тэгсэн нэг найз ч ирээд хэлж шин. Наад халим чи үнсий гэдэг шин. Халим үнсий. Наадхаа өршөөч гэдэг уучлалч гэдэг инэрч гэдэг. Халим үнсий гэдэг. Clemency, халим үнсий, өршөөх уучлах юм. За өшөө юу цааш. Jungle, ширэнгөө гэж те. Юу гэж болох вэ? Дуудлага төсдөг. Jungle. Чангал гэж юу юм бэ? Чангалаа наатаа чангал. Jungle гэж гараад. За тэгвэл одоо юу гэдэг? Дүрсгүүцэн нэг цэргээ дараа нь хийж штэ. Ширэнгөө 5 хоног одоо амьдрууч чангалаа наатаа. Юу ч ямар ч дүрсгүү юу гэдэг? Дүрм зөрчсөн ийм үйл гаргасан байж болно. Гэхдээ энийг та бүхэн гоё хөгжилдөөгөр хараа. Ялангуяа нөгөө бид нар баруун тархины онцлогийг цээжлэх процессд оролцуулж байна. Ингэж бид нар яаж байна? Дунд тархи гиппокамп ажиллуулж байна. Ингээд тогтоож байгаа зүйл байна. Тэгэхээр энэ чи аль болох юр бусын онцгой байх тусмаа бүр сайн гэсэн. Тэгвэл түүнийг ширэнгөөд 5 хоног чангал. Ширэнгөө хөдөл чангал. Ерөөсөө энэ цэргийн дараагийн яах вэ? Чангалахтаа дандаа ширэнгөө өрөөд явуулж байгаа төсөл. За дараагийнх нь литер. За энэ юу гэж бол? Энд чинь хог хаягдал гэсэн үг. Дуудлага төсдөг зүгээр литер л байхгүй тийм. Хогоо хаях гэж ирсэн хүүгээс нөгөө хог хүлээж авч байгаа нөхрөө чинь. Үүнээс хойш бид нар килограмм биш литрээр нь авч байгаа шүү хог. Байж болно юм. Ийм зүйл амьдрал дээр байх уу? Байх. Хог хаягдлыг литрээр авч байгаа юм. Литрлж авч. Гэхдээ юр бусын төсөөл байх шүү. Амьдрал дээр байх боломжгүй энэ төсөөл. Энэ зургийг л хараад яв. За дараагийнх нь. Colic тий? Энэ юу вэ? Ярилцлага гэсэн үг тий? За тэгвэл дуудлага төсдөг нь юу гэж болох вэ? Colic. Колаггүй байж болно шүү дээ. Колаг. Ер нь энэ кола уухгүйгээр хийж байгаа энэ ярилцлага маш үр дүнгүй байдаг гэж төсөөлж л та ер нь. Тэгэл ер нь ямар ч том хэмжээний уулзалтан дээр яасан кола тавьчихсан. Том гэрээ хэлцээр ус хоорондын гэрээ хэлцээр мэт. Яасан кола. Колаггүй л яасан ярилцлага сайн болохгүй. Колаггүй ярилцлага гэж ерөөсөө хин хүний санаанд орж ирэхгүй байна гэж төсөөлөх юм. За одоо би та хэдэд эдгээр үгсийг дараалалаар нь бус одоо энэ тэндээс нь харуулад юу. Хамгийн гол нь та бүхэн дуудлага төстэй үгээ хэлэх ёстой шүү. Дуудлага төстэй үгээ хэлчих юм бол нөгөө зурагч чинь шууд ороод байна. Утга нь ороод байна гэсэн. Гэхдээ яс юм дээр тэр дуудлага төстэй үг чинь гадаад үг чинь л байна. Тийм шүү дээ. За би та хэдэд харуулад тухайн дуудлага төстэй үгээ л хэлээрэй. За тэнгууд нөгөө зураг орж ирж байна. Тэгэхээр одоо утга нь юу вэ? Хог хаягдал гээд ороод ирж байгаа тийм. За дараагийнх нь. Тэгэхээр одоо нөгөө зураг орж ирж байна. Нөгөө марцсан зураг ороод ирж байгаа шүү дээ. Тэ? За энэ дэр. Тэ? За дараагийнх нь. За. Тэгээ зураг л орж ирж байгаа юм. Бидний санах хойч угаасаа зургаар ажиллах учраас. Тэр энэ төсөөлөг гаргаж ирэхийн тулд та маш хурдаа сэтгэх ёстой болж байна гэсэн үг шүү дээ. За, jungle. Чангал. Болж гэнэ үү те? Тэгэхээр ерөөсөө тэр 600-ыг тогтооно гэж чинь энэ л багхгүй. Бүгд инээгээд дуусна. За баярлалаа.